одоо үйлчлэгээний газар бол өөр өөр нэг онцлогтой байгаа шүү дээ. Зарим газар бол хүн хоол зардаг, зарим газар уухан зардаг те. Яг анзаарч яхад нэг жоохон хүнд алкогол хэрэглээд жоохон согтолт их байгаад ирэхээр л ер нь хүмүүс дуун чанга болоод те. Бусдаа саад болоод агсан согтуу тавиад хамгийн наазахын асуудал 0 ороход хүртэл антшгүй болж эхэлдэг те. Чанартай юмараа үржлэх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Сайн нэг хэсэг чинь нөгөө хууль баруунад аюух явсан шүү дээ. Тэр бол хүний эрүүл мэнд маш хортой, өгөхч аюултай тийм юмуд байгаа те. Тэн дээр маш хариуцлагатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт нөгөө хоол уухны зохицол талаасаа бас бодож явах хэрэгтэй. За гуравдугаарт хуулийн дээрч байдгийг. Ер нь одоо сектор хуудагаар үйлчилж байгаа хүмүүст ус те ингээ үнэгүй үйлчлэх хэрэгтэй. Ер нь ус санал болгож явах хэрэгтэй гэсэн үг. Зарим нэг газрын одоо сет меню харангуйтай ус байхгүй жишээ нь айгүй хүнд алкоголуудтай мөртлөө зөвхөн одоо ундаа байдаг, чигт ундаа гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр ус санал болгодог. За тэгээд ер нь бол тэр хүн одоо хичнээн борлуулалт өндөр хиймээр байгаа ч гэсэн тогтсон цаг одоо номондоо хаадаг. Дээрэс нь одоо үнэхээр ингээ согтолтой байх юм бол үйлчлэхгүй байх хэмжээ те. Сүүлийн үед нээж байгаа рестораны одоо энэ маань салбарын дийлийнхэн дандаа нөгөө паб төрлийн гэх юм уу. За караоке байж болж байна. За ер нь нэг орой нээчдэг те. Орой ингээд бужигнуулаад ер нь хүмүүсийг нэлээд уулах зорилттой тийм газрууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр газрууд түлхүү яг энэ хуулийн залтан дээр анхаараад те гой шударгаар ингээ биелүүлээд яваасаа. Усаа жоохон баяжуулж болно шүү дээ те. Гой лимонтой, өрцөйтэй усч байт юм лүү те. Айхтар өндөр зардал гарахгүй. За тэгээ ингэж гой хариуцлагатай ажилласаа гэж хүсэж байна да. Хуулиа мөрдөө